Эрдэнэт булганы цахилгаан шугам сүлжээний газрын харьяа хар хорны салбарын хөгжил. Булган хар хорны 110 кВт-ийн 2 хэлхээд төмөр болон төмөр бетон тулгууртай 204 км цахилгаан дамжуулах агаарын шугам, хар хорин дахь 110 35 10 кВт-ийн хар хорин дэд станцын барилгын ажил дуусч, Улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авснаар 1985 оны 1-р сарын 1-ний өдрөөс Эрдэнэт булганы цахилгаан шугам сүлжээний газрын харьяа хар хорны салбар байгуулагдаж 77.4 км 2 хэлхээ агаарын шугам, 110 35 10 кВт-ийн хар хорин дэд станц, 110 кВт-ийн 3 булаг сансрын 59.7 км агаарын шугам, 110 35 10 кВт-ийн сансар дэд станц, хар хорин хотонд хар хорин хужиртын 35 кВт-ийн шугам дэд станцууд, хар хорны төвийн 6 кВт-ийн шугам дэд станцуудыг ашиглалтанд засвар үйлчилгээ болоод эрчим хүчний борлуулалтын ажлыг хариуцсан ажиллаж эхэлжээ. 1987 оны 12 дугаар сард Архангай аймагт 110 кВт-ийн агаарын шугам цэцэрлэг дэд станцыг, 1990 оны 12 дугаар сард Өөрхангай аймагт 110 кВт-ийн агаарын шугам Арвахэр дэд станцыг байнгын хүчтэлд залгаж ашиглалтанд оруулснаар тус дэд станцын түүхэн үүрэгрөөл улам бүр нэмэгдэж, цаашлаад 2005 онд Арвахэр Баянтэг, Арвахэр Баян хонгорын цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцууд ашиглалтанд орсон нь тус дэд станцын цар хүрээ хэрхэн тэлж байгааг харуулж байна. Салбар байгуулагдсан цагаас салбарын дарга дашдаржийн идэвх зүтгэлээр 2 давхар 20 хүний албан контор, засварын болон сэлбэг материалын агуулгын байр, 6 автомашины гараж зэргийн зураг төслийг хийлгэн, сумаас газрын зөвшөөрөл авч гүйцэтгэгч байгууллагаар хар хорин өргөө компанийг сонгож барилга өгсрэлтийн ажлыг 1992 онд эхлүүлснээр 1995 онд бүрэн ашиглалтанд оруулсан юм. 1993 оны сүүлчээс үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн хар хорны цахилгаан шугам сүлжээний үйлдвэрлэлийн алба нэртэйгээр шинжлэгдэн зохион байгуулагдсанаар Архангай аймгийн 18 сум, Өөрхангай аймгийн 17 сум, Булган сумын 4 сум, нийт 43 сум суурин газруудыг хамарсан 110 35 10 1.4 кВт-ийн шугам сүлжээ дэд станцуудын ашиглалт засвар цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хариуцсан үйлдвэрлэлийн албаны даргаар дашдарж, ерөнхий инженерээр жүлдэм, нэгтлэн бодогчоор ичин хорлооноор томилогдож, тухайн үйлдвэрлэлийн албаны нэгжүүдийг хариуцсан ажилтнаар Баасанжов, Гомсүрэн, инженер Зэснэ, Баян жаргал, Бат Дэмрэл нар ажиллаж байгаад 1998 онд татан бөөгдөж, дахин хар хорны цахилгаан шугам сүлжээний салбар нэртэйгээр ажиллаж эхэлсэн байдаг. 2000 оноос батлагдсан эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 оны 8 сараас цахилгаан шугам сүлжээний газруудыг татан буулгаж, үйл ажиллагааныхын чиглэлээр цахилгаан дамжуулах болон цахилгаан түгээх компаниуд болгон өөрчилсөний дагуу төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ төрөөмжт хувьцаат компани байгуулагдаж, Эрдэнэт булганы цахилгаан шугам сүлжээний газарт байсан 110 кВт-аас дээш хүчтэлийн шугам дэд станцуудыг Эрдэнэт хар хорны салбарт хариуцуулан хар хорин суманд хэсгийг байгуулж, хэсгийн даргаар жүлдэм, нэгтлэн бодогчоор Дэмбэрэл нарыг томилов. Хар хорны хэсэг нь ийхүү өнөөгийн хэсгийн зохион байгуулалтанд шилжснээр ажиллагчдын ажиллах орчин нөхцөл 110 кВт-ийн шугам тоноглолт хийх засвар үйлчилгээний чанаржин сайжирсан билээ. 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ төрөөмжт хувьцаат компани нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр тус хэсэгт санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг зогсоож, зөвхөн техникийн үйл ажиллагаа явуулахар шийдвэрлсэн байдаг. Ийхүү цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрөөмжт хувьцаат компани Хангай бүсийн салбарын хар хорны хэсэг нь 2025 оны байдлаар 110 кВт-ийн 719.5 км шугам, 110 35 10 кВт-ийн хар хорин сансар дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээ, 110 35 10 кВт-ийн цэцэрлэг дэд станцын тоноглолын засвар үйлчилгээг хариуцаж, 9 аймгийн 72 сумын 50,297 айл үүрэг, 6,409 аж ахуй нэгж байгууллагыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй
найдвартай хангах чиг үүргийг хариуцсан хэсгийн дарга Дамдын сүрэн ашиглалт шуурхай үйлчилгээний инженер Алтан Баган, реле хамгаалалт автоматикийн инженер Цэнджав, засвар ашиглалтын мастер Алтан Хуяг нарын 24 ажилтны бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.